Сайн байцгаана уу? Өнөөдөр та бидний өдөр тутамдаа идэх хоол хүнсэнд яг юу нуугдаж байдгийг хамтдаа сонирхцгоё. Шүдхэн асууя. Таны сайхан амтрахын эзэн налим үнэхээр аюулгүй байж чадсан болов? Нэг бодоод үзээрэй. Яг үндэ таны хөргөж додар нүрдэнд үзэгдэх бүхэл бүтний шинжлэх ухааны ертөнц нуугдаж байгаа шүү. Пестицид буюу хурдан шавж устгаж гэж сонссон нь. Энэ бол ургацыг хамгаалах зорилготой маш хүчирхэг хэмээн буудас. Эдгээр нь шавжнаас эхлээд хогийн урмал, мөөгөнцөр хүртэх маш олон төрлийн аюулыг тусгайлан устгах үүрэгтэй байдаг. Тэгээд дэлхийд даяарх тариаланчид яагаад энэ химийн бодисоос ингэж их хамааралтай олжсон хэрэг вэ? Учир нь эдгээр бодис ургацыг нэмэгдүүлж дэлхийн нийтийг хүнсний хомсдолд ороохоос сэргийлдэг асар том давуу талтай. Гэвч нөгөө талд бас нэг асуудал бий. Хэдрүүлэн хэрэглүүл маш ноцтой сөрөөгүр дагууртай гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн ноцтой эрсдэл нь хөрсний бохирдол үүсгэх, мөн бидний идэх хоолнд химийн бодис үлдэх аюул юм. Тиймээс газар тариалангийн энэ давуу талыг хүний эрүүл мэнд, баягал орчны эрсдэлтэй үргэж харьцуулж жинсрэх ястай болдог. За тэгвэл энэ химийн үлдэгдэл нь бидний өдөр тутамдаа идэх хоол хүнсэнд яг хаана нуугдаж байдаг юм бол? Жишээлбэл бидний баян гэтэг гүзэлзэг нь алим гэх мэт жимснүүдэд хамгийн их үлдэгдэл агуулгадах магадлалтай байдаг. Төмс, байцаа, улаан луул зэрэг бидний өдөр бүр хэрэглэдэг хүнсний нуганц манадил нуугдаж байдаг шүү. Бүр цаашилбал үр тарья таны өглөөний кофе тэр жаадгүй бидний өмсөлөг хөвөн даванд хүртэл шингэсэн байдаг. Гэхдээ тайширч болно. Ийм бодис ашигласан хүнс болгоно таны эрүүл мэндэд шууд аюул учруулна гэж үг биш. Стандартын дагуу хэрэглэсэн бол аюулгүй. Харин зохих хэмжээнээс хэтрүүлж хэрэглэсэн хүнсэд бидэнд чинхэн аюул занал хийдэг. Тэгвэл та яг одоо өөрийнхөө гал тогоонд гэр бүлээ энэ эрсдлээс хэрхэн хамгаалж чадах вэ? Хамгийн энгийн богод үр дүнтэй арга бол жимс, ногоогоо маш сайн угааж, аль болох хайлсалж идэх явдал юм. Мөн хүнсний содотой усанд сойх, эсвэл шууд органик бүтээгдэхүүн сонгох нь энэ эрсдлийг гайхантай сайн бууруулдаг байна. Тэгэхээр бид юу идэж байгаадаа хангалттай анхаарч чадаж байна уу? Та өнөөдөр гэр бүлдээ юу сонгож огох вэ?